За бүгдээрэнд нь өдрийн мэндийг хүргэе. Шинэ санаа инновац сургуулийн гадаад харилцааны менежер, ахлах сургуулийн зөвлөх багш Инхчмэг миний бие сургуулийнхаа захирлыг урьж оролцуулаад энэ жилийнхаа анхны подкастыг эхлүүлж байна. Тэгээд манай сургууль энэ жил маш их ол зомог дүүрэн байхын сацуу Австралийн Сказа хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд энэ подкастыг бусдад бас дэлгэрэнгүй хүргэж мэдээллийг түгээе юу гэж бодсон учраас подкаст хэлбэрээр дээр нэмээд 2-3 дугаартаач бас хийж магадгүй байна. Тэгээд та бүхэнд ямар ч гэсэн эхний ээлж нь яг Сказа хөтөлбөр гэж Австралийн хөтөлбөр гэж юу хэлээд байгаа нь тэр талаар илүү ойлгомжтой дэлгэрэнгүй танилцуулна уу. Мөн сурагчдынхаа онцлогийн талаар бас ярьж өгнө үү хэмээн захирлыгаа бас урьж байна. Тэгээд манай захирал маань та хэдэд маш ойлгомжтой тайлбарлаад өгнө. За сайн бацгаана уу. Шинэ санаа инновац сургуулийн захирал Жавхлан байна. За ерөнхийдөө подкастаа бол эхний дугаараа бид нар энэ Сказа хөтөлбөрөөр хий гэж шийдээд хөтөлбөрийнхөө талаар танилцуулахад бэлэн болоод байж байна. За энэ удаагийн танилцуулга бол юугаараа давуу талтай онцлогтой байгаа вэ гэхээр манайх энэ хөтөлбөрөө аваад 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлэв тийм ээ. Монгол улсын хэмжээнд анх удаа энэ ахлах анги дээр бол энэ хөтөлбөрөө аваад анхны ахлах ангийн олноо шалгалтаа өгсөн юм амжилттай ингэ явж байгаа тийм. Тэгэхээр энэ хэрэгжүүлсэн бүтэн жилийнхээ процессын дүгнэлтээ нэгсэндээ бид нар хийх гинэ гэсэн үг. За ерөө тавчхандаа бол бүтэн жил энэ хөтөлбөрийг үзсэн хүүхдүүд болон эцэг эхүүдийнхээ өмнө тийм сургуулийнхаа нийт ажил хамт олонныхоо өмнө бас тайлангийнхаа нэг хэсгийг тавьчлаа гэж тавих гинэ гэж хэлж байна тийм хоёлаа. За тэгэхээр подкастынхаа нуршилгүйгээр те ярихад бол хөтөлбөрийн номнууд маань энд ингээд зах цугаасаа байж байна. За миний онцолж ярих гэдэг хөтөлбөр жишээ нь 10 дугаар ангийн тийм ээ англи хэлний хөтөлбөр байж байгаа. За энэ англи хэлний хөтөлбөр бол дасгал ажлын номтойгоо сурагчийн номтойгоо тийм ээ байж байгаа. За эндээс ингээ агуулгаас харахад бол англи хэлний багш нартайгаа ярилцаад ингээд багш нарынхаа тайлангаас ч гэсэн ингээд сонсож явахад явцын дунд ч гэсэн ингээд ажиглаж байхад англи хэлний хөтөлбөр маань өөрөө зөвхөн хэл заахгүй байна. Энд хүүхдүүдийг чиглүүлж юм тийм ээ нийгэмшгүй болон бусад хичээлтэй интеграцлж байгаа байдал гэдэг нь бол энд бол зөвхөн хэлний хичээл явахгүй байна. Англи хэл гэдэг хичээл биш. Урлагийн түүх хүртэл явж байгаа жишээтэй тийм ээ. За нийгэм дээр гэхэд жишээ нь crime fiction гэдэг энэ бүтэн агуулга гэж энэ дээр жишээ нь хүүхдүүд маань бүр энэ дээр зохиол бичээд те аним хүртэл хийсэн байгаа те талаараа тэгэхээр бодит гейм тэргийг зохиол олгож бичээд тэрийг тайллын гаргаж ирээд англи хэл дээр ингээ явж байгаа жишээтэй. За энд миний сонирхлыг татсан бас нэг юм бүлэг байгаа байхгүй энэ Exploring Romeo and Juliet гэдэг те. Тэгэхээр нэг Ромео Жюлиетээр дамжуулан Шекспир судлалын тодорхой агуулга энд явж байгаа жишээтэй. Тэгээ хүүхдүүд маань Шекспир судлалдаг чинь Шекспирийн англи хэл гэдэг чинь бүр тусдаа бараг англи хэл гэдэг юм байна гэдгийг мэдээ явж байгаа жишээтэй. Ингээд англи хэлний хөтөлбөр дээр бол дурдвар бүр маш олон давуу талтай. Хүүхдүүд маань бол хэл зөвхөн сураагүй. Энд бол нийгэмших тий. За сургууль төгсөөд их сургуульд ороод цаашид амьдрах суурь тавигдаад байна уу гэж ер нь бид нар ярилцжсэн тийм ээ. Ингэж дүгнэлт гаргаж байна. За сайенс хичээлүүд тий. Цаашлаад англи хэлээр нөгөө нэг SAT-ийн шалгалтад өгөөд идэг шүү дээ. Сая манай 12-ийнхаа өглөөш та аягүй сайн мэдж байгаа өөрөө хэлсэн тий. 12 дугаар ангийнхан ч анхны төгсөлт гэхэд бараг 60-70% нь SAT оноотой болчлоо. Тэгээ бүгдээрээ ер нь IELTS-ийн оноотой болцсон. Тэгээд энэ нь бас энэ хөтөлбөрийг дэмжиж бас өгж байгаа олон улсын шалгалтуудын нэг. Гэхдээ Бар Австралийнхаа дээр Атарын оноотой буюу Австралийн ST ерөнхий шалгалтын оноотой болно гэдэг өөрөө маш том боломжийг бас авчирч байгаа. За энэ талаар бид нэр подкастынхаа 2 дугаар хэсэг болгоод та хэдэд бас аялаад ирсэн байгуулсан гэрээ контракт цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрүүлээд ярина. Яг одоо саяныхаа үргэлж англи хэлний тухайд бол ярил зөндөө бүр баг тусдаа ингээ подкаст болчих гээд байна л да. За ингээд нэг энэ Humanities and Social Science гэдэг нийгмийн ухааны хичээлийн ийм айгүй гоё хувилбар энэ Австрали хөтөлбөрт байгаа. Энэ номыг эргүүлж үзээл бид нар нэрээ хүүхдтэй байхдаа ийм ном судалж байсан бол өнөөдөр ямар мундаг болсон байх юм бэ гэд бүр ярилцсан тийм ээ. Тэгээ энд бол ингээд нөгөө нийгмийн байдал гэдэг түүхийн хичээл, нийгмийн хичээл бүр энд нөгөө эдийн засгийн газар зүйртэл орсон байгаад байна тийм. Тэгэл нөгөө эд урсан багш маань ордог. Эд урсан багшаа ингээд хүүхдүүдээр хийлгэж байгаа бие даалт явцын энэ төр үйл ажиллагааг ингээд харж байгаа ажиглаж хахад бол
энэ номноос бас хүүхдүүд бас энэ хөтөлбөрийн дагуу явж байгаа хүүхдүүд маань маш их үгийн баялагтай, хуулийн, улс төрийн тэгээд нийгмийн шинжлэх ухааны тэгээд одоо энэ чинь дөөг ингээл дайны тухай ингээл байж ах шиг тэгээд хамгийн гол нь өөрийгөө илэрхийлэх үзэл бодолтой. Тэгээд гол юм нь ерөөсөө хөтөлбөр бүх хөтөлбөр дээр англи хэл дээр энэ social science дээр тэр анализ нэгтгэн дүгнэх эдгээр чадваруудыг сайн суулгаж өгж байгаа эдгээр нь бол аливаа зүйлийг ингээд задлаад буцаагаад өөрийн үгээр нэгтгэж дүгнэлт гаргах энэ ур чадварыг бол аягүй сайн хөгжүүлж байна гэдэг нь баг урьдчилж хүүхдүүдийг баг их сургуулийн хэмжээнд бэлдээд байгаа буюу манай хөтөлбөрийн нэг давуу талыг илүү онцолж байгаа гэж харж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ зэрэг гадагшаа явхад дандаа фаундейшн хөтөлбөр буюу суур хөтөлбөр хэрэгтэй байдаг тэрийг бол бид нар энэ хөтөлбөрөөрөө Монголдо сүүлийн 2 жил сураад фаундейшн хөтөлбөргүйгээр шууд их сургуультай орох боломжийг бас бий болгож байгаагаараа маш том давуу талтай харагдаж байна. Харин тий. Тэгээд нөгөө нэг за гадаад заавал одоо ингээд манай австрали хөтөлбөрийг ингээд судлаа тий олон улсын хөтөлбөр судалсан хөлт заавал гадаад явах алавгүйч гэсэн энд хамгийн гол нь тэр хувь хүний хөгжилтэй хаач байсан л дараагийн шатанд суралцсан манай хүүхдүүдтэй өргөжлүүлэн суралцсан. Тэгэхэд маш зөв юм суурин шатн болж өгч байгаа юм хөтөлбөр байна гэж хараад байгаа. Тэгээд би бас хөтөлбөрөө хэрэгжүүлэх гээд ингээд номнуудаа урьдчилж авчираад ингээд өөрийн мэддэг таньдаг одоо тий мундаг боловсролын одоо өндөр түвшинд ажиллаж исэн юм доктор профессор багш нартай ингээд салбарынхаа номнуудыг бас үзүүлж танилцуулсан судалгаа хийчихмаа. Бүгд л бүр гайхалтай ном байна. Энэ бүр ингээд жишээ нь физикийн номыг харахад л ахлахангийн нөгөө манай хатарын физикийн номыг харчаад энэ физикийг бүр яаж заахыг те физикийн шинжлэх ухааныг бүр ингээд энэ номон дээр ямар гоёор илэрхийлсэн юм бэ? Ийм юм хүүхд ойлгохгүй гэж бол байхгүй. Өстой гоё ном байна гэжсэн химийн жишээнтэй аюу гоёор тайлбарлсан байна гэх. Тэгэхээр энэ хөтөлбөр өөрөө маш гоёдаг тийм практикт суурилсан гэдэг нөгөө тэр тухайн хүүхдүүдэд ойлгуулахын тулд илэрхийлсэн тэр илэрхийлэмж нь аюу сайн байна гэж одоо юм доктор профессор багш нар маань дүгнэлсэн байдгийн. За одоо ингээд 10 дугаар ингээд математик гэхэд бас л ингээд 2 хэсгээс бүтэж байгаа тийм дасгал ажлын ном student book гэдэг. Тэнгүүд одоо математик ч гэсэндээ илүү амьдралд ойрхон проблем solving талаасаа тийм амьдралд ойрхон математикийн агуулгууд явж идэг тийм. За манай энэ жилийн 10-ын маань анхны одоо оолнагийн шалгалт өгсөн шүү дээ тийм. Тэгэхэд ер нь математикийн агуулга дээр бол бүгд л аягүй сайн өгсөн. Одоо математикийн буюу numeracy тийм. За тэгээд reading writing гэдэг ингээд 3 скиллээр оолно буюу манай их хэлний шалгалтыг юм шалгалт өгдөг. Энэ шалгалтыг олон улсын шалгалтыг анх удаа манай хүүхдүүд өгсөн. Тийм. Тэр бас их том давуу тал. Математик дээр бас их сайн өгчээсэн тий. За ингээд амьдралд ойрхон математик гэдэг нь энд явж байна. За гэтэл яг 21-р зууны одоо шаардж байгаа скиллүүд дотор хамгийн нэгдүгээрт нөгөө foundational literacies гэдэг скилл чухал олж орж ирж байгаа шүү дээ тий. Тэрэн дотор бүр literacy, numeracy, scientific literacy, ICT literacy, financial literacy, тэгээ cultural and civic literacy гэдэг ингээ ороод ирж байгаа байхгүй юу? Яг тийм. Тэгэхээр тэрнийг бас ингээд энд нь оруулаад ирсэн тий. Ер нь номыг ингээд аягүй сайн судлаад ингээд харж байгаа. Би өөрөө яг эндээс хичээл заагаагүй ч гэсэн номнуудаа ингээд хараад эргүүлж авах. Өмнө заадаг бас хичээл тэгэж гэсэн харьцуулаад Кембрижтэйгээс харьцуулж үзлээ тий. Бид нар бүгдээрээ л харьцуултыг хийсэн. Тэгэхэд бол энэ ном өөрөө яг энэ 21-р зууны боловсролын чиг хандлагыг яг баримжаалцсан тийм ээ. За одоо энэ science-ийн номыг ингээд барьсан байж байна тий. Science дээр одоо 10 дугаар анги хүртлээр энэ скаса хөтөлбөр маань хим, физик, биолог, газар зүйн агуулга, нэгдмэл science гэж явдаг. За ингээд нэгдмэл science-ийн агуулга дотор жишээ нь ингээд хөтөлбөрөө судлаад үзэхэд манай агш нар энэ маань ингээд энэ хөтөлбөр маань ингээд тэр чигтээ экосистем байгаль тий байгаль амьтныг хайрлах ерөөсөө энэ 20-р зууны чиг хандлагыг болол ингээд бүрэн ингээд одоо өөртөө шингээсэн юм шинэ одоо үеийн хүүхдүүдийг бий болгоход зориулсан хөтөлбөр байна. Амьтныг яаж хайрлах вэ тий байгаль экосистемийг яаж хадгалж үлдэх үү? Нөгөө бидний нөгөө Монгол одоо боловсролын яам тэгээд одоо эцэг эхүүдийн яриад хүсээд байгаа одоо зөв хүн болгоё, зөв хүүхд төлөвшүүлье гэдэргээл энийг нэг тусдаа хичээлээр орох ёстой юм шиг те зөв хүн бай. Та одохын оронд баг зөв хүн байхаас орцсон дээр гэдэргээл яриад байгаа. Гэтэл миний одоо нөгөө энэ олон жил багшилсан туршлагаас ингээ харахад
математик хичээл үзэж байхад ч зөв хүн бий болж ил байдаг. Гэтэл нөгөө хөтөлбөр өөрөө бас энийг чиглүүлж явах хэрэгтэй. Яг тэр агуулгыг бол энэ сайенс агуулга маш сайн одоо тусаж өгсөн юм байна гэж хараад байгаа. Зүгээр л ингээл биологийн хэсгээс ингээл харахад амтныг одоо хэрхэн яаж хайрлах вэ? Тэ? Нэг өсөндөө сайенсыг ингээд нөгөө project болгоод тэ яг нөгөө олон улсын тэ салангад байдлаар нь биш тэ. Яг юм combined science нэгдмэл агуулга. Зүгээр тусдаа шинжилгээ ухаан биш эдгээр чинь ингээд нэгдэжээж тэ нэг зүйлийн талаар л олон янзаас нь судалж байгаа хэлбэрчтэй тэрийг аягуулсаа ойлгуулж өгөөд 11-р ангид ороод ирэхээр нөгөө хатаар хичээлээрээ өөр өөрсдийн мэрэгчлэхээ дагуу 5-6 хичээлээс сонгоод явчихж байгаа. Тэн дээр ороод ирэхээр нөгөө хим физик биологи гэд ингээд салаад ороод ирж байгаа шүү дээ номнууд нь тийм. Тэгээ эндээс нөгөө нэг юм ингээ харж болж байгаа. Нэгэнт одоо хөтөлбөр өөрөө early childhood education буюу сургуулийн өмнөх одоо наснаасаа эхэлж орж байгаагийн учир шалтгаан энд байгаад байгаа юм тий. Эндээс ингээ харахаар зэрэг аль болох эрт үеэс нь энэ номыг энэ хөтөлбөрөөр явуулах хэрэгтэй юм шиг байгаа юм тий. Угаасаа байгаа. Тэгээд яг нь манайх болохоор 8-аас 12 дугаар ангида бүтэн хэрэгжүүлээд тэг нэгээс одоо дээшх ангиудаа бүгдээрэнд нь английн бол авцсан байж байгаа. Тэгээд болж өгвөл ер нь цаашдаа тийм. Тэгээ энэ тал дээр яг бас эцэг хүүдтэй гэж тайлбарлаж хэлэхэд яагаад 1-ээс 7 дугаар ангида бүтнээр нь авахгүйгээр зөвхөн англиар авч байгаа вэ гэхээр нэгдүгээр маань сургуулийн сурагчид маань шинэ сурагчид орж ирдэг тийм. Тэгээд хөтөлбөр маань өөрөө fully тийм нөгөө одоо цогцороо ингээд англи хэл дээр одоо 5 хичээл австрали хөтөлбөрийн дагуу ингээд нэг бага ангид орчихоор манай хүмүүс англи хэлний одоо харилцаа адилгүй суурьтай байгаа гэдэг утгаараа ямар ч байсан 1-ээс 7 дугаар ангида англи хэлнийхээ суурийг маш сайн тавьж өгөө гэдэг утгаараа англи хэлний хөтөлбөрөд ангаар нь хэрэгжүүлээд 8 дугаар ангиас эхлээд одоо бусад бүтнээрээ тий бусад хичээлүүдтэй битэж орж ирж байгаа. Яг эхний хэдэн жилдээ энэ зарчмаараа бид нэр явдгаараа явъя гэдэг багаараа ярилцаад байгаа шүү дээ тий. Тэгээ ер нь бол мэдээж одоо энэ жилийн 6 ч юм уу тий 5-д сурж байгаа хүмүүс маань дээшлэх анги дэвших тусам англи хэлний чадвар маш сайн болж ин дээрээс нь 8-аас ингээд математикийн агуулга босоод одоо хичээлүүд ингээ ороод ирэхээр 10-11 рүүгээ орж ирэхдээ хүмүүс маань бүрэн өмнөх холбоогоо эзэмшчихсэн айгүй зөв суурин тавигдсан тий. Тэгээ одоо юнит экзамууд нүртэл ингээл цаанаас австралиас бид нар авч штэ тий. Ингээд яг олон улсын стандартынхаа дагуу стандартаар үнэлгээд одоо assessment явж байна тий. Үнэлэгдэж байна тий. Үнэлэгдээ явж байна. Тэгэхээр нөгөө зарчмандаа хүмүүс маань ингээ ойлгомжтой болоод тий. Одоо олон улсын шалгалт өгөх тэр арга зүйтэй суралцаад явчих чинь. Тэгэхээр мэдээж жилээс жилд манай хүүхдүүдийн амжилт ойлгомжтой нэмэгдэн тий. Тэгээ 2 дугаар нөхөө захирлаас ингээ ярьж байгааг assessment ярьсных нөгөө үнэлгээг бас тодруулбал их зүгээр санагдчихээн. Үнэлгээ тий. Ер нь боловсрол маш нарийн үнэлгээ хамгийн чухал гэдгийг боловсролын одоо энэ тоогоон дотор ажиллаж амьдарч байгаа бидний хувьд бол маш сайн ойлгоод байдаг тий. Үнэлгээ гэдэг бол зүгээр нэг хувийн дээр тавьдаг дүн биш ээ. Энэ бол давхар нэг хүүхдэд одоо би багш нартай хэлдэг штэ. Та энэ хүүхд дээр ийм дүн тавьж байгаа бол өөрийгөө л ийм дүнгээр үнэлж байгаа гэсэн үг тий гэж нэг талаасаа. Тэгэхээр таны одоо зааж сургасан хүүхд чинь олон улсад үнэлэгдэхдээ доогоор үнэлэгдээд байна гэдэг нь таны одоо үнэлгээ гэсэн үг. Та өөрийгөө тийм үнэлгээтэй юм гэж ойлгох гээд яг энэ зарчим яг үйлчлэл яваад байгаа юм гэж ойлгосон. Сайн нөгөө Австрали яваад манай одоо Скасагийн төв албаны бүх нөгөө мэрэгчлэлтэнгүүд тийм судлагдахын мэрэгчлэлтэнгүүд биднээс буцаага тайлан тавилаа шүү дээ. Тэн дээр одоо жишээ нь манай багш нар жишээ 8 дугаар анги за 9 дугаар ангийн нөгөө unit exam үнэлээ явуулдаг шүү дээ. Тэгээ Австрали руу илгээчихэж байгаа тийм. Тэнгүүд буцаад хариу ирэхдээ таны үнэлгээ бидний үнэлгээ хоёрын хооронд 8% зөрөө байна тийм нэг юм хэлшээ тийм. Тэгэхээр 8% зөрөөтэй байна. Гэтэ зүгээр анхны удаагийнх энэ бол аягүй сайн байна. Бүр хит их өндөрөөр зөрсөнгүй. Гэтэ бас манай тал хагас багш нарын үнэлгээ бол яг таарсан тийм жишээ. Тэгэхээр ялангуяа гадаад багш нарын үнэлгээ яг таараад байгаа тийм. Яг таарч байгаа. Тэгэхээр бид нар нөгөө үнэлгээнд хандах хандлага болвол бүр энэ жилд бол шал өөр болсон тийм ээ. Манай хувьд бол тий. Нөгөө үнэлгээний principle гэж байгаа шүү дээ. Дүрм гэж байгаа шүү дээ. Assessment principle, evaluation бас давхар адилхан юм ялгаахгүй зарчим. Яг зарчим баримталж үнэлдэг.
Тэрийг ингээд бариа явуучих юм бол сурагчид өөрсөнд нь үнэлгээнийх нь хуудас өгч байхгүй. Чи ийм үг оруулж энэ өнцгөөс илэрхийлсэн байх юм бол 6 оноо. Ингэж lexical одоо тий дүрмийн алдаа гаргасан байх юм бол 4 оноо. Ингээд яг хүүхдийг юун дээр алдаад байгааг нь маш сайн үнэлж байгаа байхгүй. Тэр үнэлгээний нөгөө зарчмууд нь бүр тодорхой тий. Тэгэхээр манай багш нар ч гэсэн үнэлэхэд айгүй амархан нэг талдаа тий. Монгол багш нар маань одоо үнэлж сурж байна тий. Айгүй сайн үнэлж сурж. Тэгээд нөгөө үнэлгээний энэ арга барил нь тодорхой байхаар үнэлгээ одоо нөгөө бид нар чи хойноос нь бас нэг ухраад сэтгэдэг юм бас нэг ариугаар онцлогтой арт юм. Тэр нөгөө үнэлгээний тэр зарчим дээрээсээ хүүхдээ аль тал руу чиглүүлэхээ бас багш нар маань ойлгоод авчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэнгөөрөө бас ингээд нөгөө бүх талаасаа бүх юм нь тодорхой болохоор энэ хөтөлбөр сайн байхын давуу тал тий багш нарт хичээлээ заахад ямар ч тийм хүндрэл үүсэхгүй хүүхдүүдэд ч гэсэн хүлээж авахд хүндрэл үүсэхгүй. Ер нь бол нөгөө тодорхойгүй ойлгомжгүй байдал маш их юм complicated болдог шүү дээ тий. Тийм юм байхгүй design, delivery, evaluation бүр ингээд ерөөсөө шууд нөгөө гурвалсан холбоо маш сайн эрэг холбоотой тий. Ингээ явчихж байгаа. За энэ дээр одоо нэг хөтөлбөр дээр яг одоо сүүлийн энэ ном гэвэлцсэн байна. Жишээ нь энэ математик уг нь бол бүр 4 хэсэг ном байгаа л да. 11, 12 дугаар анги дээр. За 11 дугаар ангиас болохоор математикийг 2 салгаж үзнэ. 2 төрлийн математикийн сонголт байгаа гэсэн үг. За тэгвэл мат аппликейшн бол суур мат гэж явна. Энийг бол бүх хүүхдүүд үзэж байгаа тий. Тэгэхээр энэ дээр ингээ агуулгыг ингээл харахад бас тийм хитрхи амархан бол биш. Гэхдээ одоо нөгөө илүү амьдралд ойрхон бараг ахын төсөв тооцоо тий хэсэг дээр байж ах шиг тий. Тэгэхээр ер нь бол хүүхдүүдэд суур одоо хүмүүний амьдралд хэрэгтэй л математикэнд явж байгаа гэсэн үг. Тий, хэрэглээний математик. Хэрэглээний математик тий. За энийг бол хүүхд болгон өхөн зөв ясныхоо гэдэг ингээд энэ хөтөлбөр бол манай 11 12 дахь ангийн хүүхдүүд бүгд үздэг юм хөтөлбөр байгаа тий. За тэгэнгүүт 11 дугаар ангиас хүний мэрэгжлийн сонголтууд одоо ороод ирж байгаа учраас хатарын энэ хөтөлбөр математик одоо гүнзгийрж үзэх шаардлагатай мэрэгчлүүдийг сонгож байгаа хүүхдүүд маань математикаас сонгоо явуулж байгаа. Энэ болохоор яг үнэндээ бол манай яг үндэсний хөтөлбөрийн математикийн агуулгатай ер нь төгсөж ойролцоод арай жоохон илүү бас агуулга байж байгаа. Тэгэхээр манай үндэсний хөтөлбөрийн математик бол ер нь жоохон дэлхийд нэлээд нөгөө чансаа өндөр гэж явдаг шүү дээ тийм. Нэлээд агуулга сайтай гэж явдаг. Тэгэхээр манай хүүхдүүд яг тэр математикийг энэ математикаараа үзэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө математикаар цааш явахгүй хүүхдүүд бол энийг үзэх шаардлага байхгүй. Тэгэхдээ яг нэг юм дээр бас нөгөө эцэг эхчүүд сурагчид маань шууд нөгөө Монгол дээрээ жишээлбэл 10 дугаар ангийнхаа математикийг үзэх хэцүү байтал дахиад англиар нөгөөх нь үзэх болохоор жоохон одоо юу гэдгийг өөртөө ихтгэлгүй байдал ч юм уу хэцүү байх гэсэн бодол төрдөг тийм. Тэгэхээр тийм биш юм байлээ шүү дээ. Гэдгийг бид нар бас айгуу сайн ойлгосон тийм. Тийм энэ жилийн хугацаанд нэг өсөндөө Монгол хөтөлбөр нь төрүүлээд явж байхад гадаад хөтөлбөр нь яг нөгөө арай агуулгын шүд доор гэхдээ яг бүтэн жилээр доор биш тийм. Нэг хагас жилээр доор тэгээд нөгөө terminology, glossary үг тухайн одоо хичээлийн нэр томьёог үг хэллгүүдийг чийжлүүлээд дасгал ажил ревю хичээл явах жишээ нэ тий. Тэр уялдаа холбоотой таалагдсан. Тий, нэр томьёоны агуулгуудыг бол энэ 9, 8, 9, 10 өдөртөө нэлээд сонсож амаа сургуулийн хувьд бол хэдийгээр 1-7 одоо англи хэлийг скаса хөтөлбөрөөр авж байгаа ч гэсэн нэмээд угаасаа 3-аас дээш ангидаа эхлээд математикийн агуулгыг англи хэл дээр бас ордог шүү дээ. Англи математик гэдэг манай эдийн маргааш орж байгаа тий. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн маань англи хэлний нэр томьёонууд хөөрхөн багаасаа ингээд суурин тавьдаа явчихна. Тэгэхээр математикийн хувьд бол ийм байх жишээтэй. Хүүхдүүдэд маань бол аюу том хөрхөн гой боломжууд харагдаад байгаа. Тэгээд манай математикийн хөтөлбөр ингээд бодлогуудыг харахаар одоо энэ математикс ч гэсэн бүр үнэхээр гоё. Энэ өөрөө маттай арай ойрхон болохоор энэ математикийн номын дээр ингээд хардаг байхгүй юу. Тэгэхээр одоо яг нөгөө манай их сургуулийн анхан шатны одоо суур математик дээр явж байгаа жишээтэй тий. Тэнгүүд яг хөө бид нар жишээ нь энэ математикийн энэ агуулгыг нөгөө роботын хөтөлбөртөг бас интеграцлж болох юм байна гэдэг нэг бас хүрлатер багштай бас ярилцчихсан удаа байгаа. Одоо яг манай роботын хөтөлбөр чинь манай сургуулийн бас нэг брэнд хөтөлбөр болчиход байгаа шүү дээ. Тэр утгаараа математиктай өсөөсөөгөө энэ хөтөлбөрөөр интеграцлдаг. Тэнгүүд одоо энэ астрал хөтөлбөрийн математик дээр агуулгууд нь роботтой интеграцлаад агуулгыг ингэж явахад ойлгуулахад аюу хүрх юм байна
Жүглэх бас тэр намайг харчаад хэлжсэн. Тэгээд үечлэн бид нар энэ хичээлийн жилд бол интеграцийг бас аягуусаа хэрэгжүүлж чадлаа тий. Тэгсэн. Тий. Багш нар маань сая тайлан дээр бас дурдчихлээ шүү дээ. Тийм багш нарын тайлангаас энэ аягуусаа харагдсан тий. Тэгэхээр нөгөө хэрэгжүүлэхийг хүсээд тэгэл гоё интеграц гэж бид нэр ярьдаг. Тэгэл хаанаас нэглэхээ мэдгүй ч юм уу яаж интеграцлахаа мэдгүй бас үдийг бүрээ яваад исэн байна тий. Хэрэгжүүлэхийг одоо интеграцлахыг хичээдэг тий. Ганц нэг хичээл физик, электрониктойгоо роботоо интеграцлаа л тий. Англи хэлээ humanities, social science-тайгаа интеграцлаад ингээ явж исэн бол энэ хичээлийн жил нөх хөтөлбөрийнхөө тусламжтайгаар хөтөлбөрийн өөрөө бас интеграцийг айгуу гоё зөв холбож өгсөн гэдэг учраас багш нар маань хоорондоо мэрэгжлийн багш нар хоорондоо айгуу сайн ингэж сайн дураараа тий хөтөлбөрөө ингээ интеграцлаад явсан байгаа нь бас энэ хөтөлбөрийн ач гавьяа дээрээс нь манай багш нар айгуу ундаг сайн байж чадсан тий. Тэр нэмээ захирал бас сайн нэг юмыг илүү жоохон онцлол асах зүгээр гэж бодлоо. Тэр нь яг тайлан дээр багш нарын тайлан дээр маш тод харагдчихсан. Тэр хөтөлбөрийн маппинг хийсэн тий. Хоёр орны одоо Монгол, Австрал хоёр хөтөлбөрийн шилмэл физик хичээл дээр тий. Маппинг хийж яаж хоорондоо өндөр түвшний одоо судалгаа хийсэн байгаа байхгүй багш нар маань. Одоо Монгол хөтөлбөрийн агуулгыг Австрали хөтөлбөрийн агуулгатай маппинг хийгээд бүр дараа жил ихтэй маппинг хийгээд дараа жил одоо яаж орох бүр ингээд нөгөө төлөвлөгөө гаргачихсан. Айл хэдийн бүр ингээд бэлэн болцсон. Тэр бол их гоё бахархав. Тэр бүр айгүй мундаг байсан. Ер нь бол одоо заавал ихтэй сургуулийн багш нар бол нөгөө судлаа шинжлэх ухаанд үнж байх, их сурвалжаа ашиглаж байгаа бол тэрийг дурдах энэ төргээл нэг наад захын шалгуурууд байдаг болвол одоо 10 жилийн багш нарт энэ хөтөлбөр өөрөө хөтөлбөр хоорондын уялдаа холбоо, интеграцийг хийх, дээр нь хөтөлбөрийн одоо цөм хөтөлбөртөө уялдаж байгаа маппинг хийж харах тий. Цаашлаад магадгүй эндээс ингээ харах юм бол одоо нөгөө жилийн бас богиносгох боломж хагдаад байгаа хгүй. Жишээлх юм бол 11-р ангидаа хичээлээ шахаад үзчих юм бол 12-ыг хагас жил сураад сүүлийнхээ хагас жилд нь хүүхэд гадагшаа явах тийш явж суралцах боломж. Тухайн улс орнуудын нөгөө хичээлийн жилийн бүтцээс хамаарат манад төгсжийтэл манайх яаш өгж яхад тэнд аль хэдийн эсэлт нь эхэлсэн, аль хэдийн сургууль сонгогдсон тэр байх танд одоо зөндөө бэрхшээл үүсэж байгаа шүү дээ. Тэр яг үнэн тэр бол хөгдөөд ингээ явах бүрэн боломжтой болчиход байгаа байхгүй тий. Тийм. Тэгэхээр нэгэн дагуулгын хүрээнд судалсан бол хүүхэд бас шалгалтаа өгөөд assessment хангалттай байх юм бол тий. Дараагийн шатны процессыг эхлүүлээд явах бас юм боломж байна гэж би ингээ хараад байгаа байхгүй юу. Одоо тэгээд хоёр дахь жилдээ бас хэдүүлээ харна да тий. Мэдээж одоо сурагчтай өөрсдөө хичээл сэтгэлээс шалтгаална. Тэгээ ерөнхийдөө одоо за би бол хөтөлбөрөө ингээд танилцуулчлаа тий. Тэгэхээр нэгжмийн багшийн хувьд та энэ жилийн одоо жил шинэ санаа нөө сургуулийн канцлер багшаа ажиллаа. Илүү бас нэлийн төлхөө хүүхдүүдтэйгээ танилцахын тулд тий. За тэгээд анхны төгсөгчд байсантай ч холбоотойгоор нэлийн их ажиллалаа шүү дээ хүүхдүүдтэйгээ. Тэгэхээр энэ талаараа бас танилцуулж өгөх үү те. За тэгээ те. За ерөнхийдөө консулар багш нь өөрөө ямар ажил хийдэг вэ гэхээр зэрэг консулын чиглэлч янз янз байна. Одоо career counseling байна, college counselor байна, school counselor байна. Тэгэхээр миний хувьд болохоор зэрэг ерөнхийдөө college counselor-ын чиглэлээр төлхөө бас ажиллалаа. Гэхдээ давхар хажуугаар нөгөө career counseling-гаа бас мэргэжлийн одоо баг хамт олонтой одоо урилгаар сургалт энэ төр оруулж ирээд тий 3-4 газартаа ингээ хамтраад ажиллалаа. Сурагчдтай эцэг эхчүүдтэй нээлттэй мэдээллүүдийг бас нэлээд хангалттай мэдээлэлээр ингэж хангаж ажилласан нэгдүгээр онцлогтой. Хоёрдугаарт нь яг хуу энэ чинь өөрөө мэдээллийн 900. Тийм учраас энэ маш олон зохион байгуулагдаж байгаа боловсролын үзэсгэлэнгүүдээр бол хүүхдүүдийг бараг алгасуулсангүй. Тийм бүх одоо боловсролын үзэсгэлэнгүүдээс очиж хамгийн гол нь хүүхэд мэдээллийг авах хэрэгтэй гэдэг нэгдүгээр байр суурьтай ажилласан. Тэрний юу гэсэн үг гэхлээр зэрэг хүүхэд нөгөө мэдээлэл тутамгаасаа болоод одоо буруу сонголт хийснээсээ болоод хожим тийм хожим нь ингээд энийг би эртгэх мэдчихсэн болвол ингэх бас боломж байсан гэж тэгээд нэг юм сонголтондоо эргэлзэх харамсах юм байдлууд их ажиглагддаг учраас ер нь бол ингээд хэдийгээр одоо интернет сошиал орчинд нээлттэй мэдээлэл өгж байгаа ч гэсэн хүүхдэл юм чинь нөгөө яг шүүлтүртэй хандж чадахгүй байгаа байхгүй. Тэнгүүд бодиттой найдвартай их сурвалжаас одоо ялангуяа одоо гадаад ихтэй сургуулиудын эзэлтийн мэргэжлэнүүд өөрсдөө ирж үйл ажиллагаа явуулахаас гадна Монголд ч одоо хавар намартаа маш олон юм education fair-ууд болж штэ тий.
Тэгээд тэр боловсролын үзэсгэлэнгүүдээс мэдээллүүдийг нь маш хангалттай өгөөд тэгээд эргээд өөрсдөр нь буцаагаад нэг осондоо мэдээлэл задлж штэ. Тэнгүүтээ эргээд бодох хугацаа өгч байгаа байхгүй юу. Тэгээ хүүхэд бодоод өөрөө тэн дээрээ тунгаагаа за ер нь энэ юм байна гэдэг мэрэгжлийг сонгоод ороод ирэнгүүт тэгээд судлуулчихж байгаа. Тэгэхээр нөгөө counseling session бол дотор ингээд session 1 нь эхлээд одоо чи юм бэ, би юм бэ гэдэг нэг ихтгэлцэл би нэгэ хүлэн зөвшөөрөх үүднээс явна. За ингээд хэрвээ багшийг одоо counselor багшийг хүлэн зөвшөөрөөд би ингээд тантай цаашдаа өөрийнхөө ирээдүг ярилцаж болохоор юм байна гэж үзэх юм бол one on one session буюу нүүр төсөө уулзалтуудыг зарладаг цаг авч орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар 12 дугаар ангийнхан маань 3-4 удаа нүүр тус уулзалтуудыг бүр хийн. За тэгээ энэний онцлог нь айгүй хөөрхөн нь юу гэхлээр зэрэглээл одоо сэтгэл зүйч шиг ажиллана шүү дээ. Яг л хүүхдэд таних дунд те. Тэгэхээр ер нь бол ингээ олон улсын жижигт ямар хөө процесс бодлого үйлчлэх гэхлээр зэрэг assessed participant гэдэг юм байдаг хгүй. Яг хүнээ ингээ таних процесс өөр айгүй нарийн. Тэгэхээр энэ нарийн процессыг бас нэлээд үнэмшилтэй болгож хүүднээс яаж хийдэг вэ гэхлээр зэрэг сургуулийнхаа сэтгэл зүйчтэй хамтраад хийцдэг. Маш амар. Тийм тий. Манай анх туяа сэтгэл зүйч та хоёрын нөгөө дүгнэлтийг би бас нэг харсан шүү дээ. Мэдээж би бол удирдлага байлаа гэдэг нөгөө хүүхдийн нэр усыг хараад ч юм уу хүүхдийн дотоод та хэдийн ихтгэлцэл хооронд бол орох надад ирэх байхгүй тий. Тэр ч угаасаа confidentiality. Би яг зөв та хоёр надад харуулсан шүү дээ тий нэр усгүйгээр нь. Тэгээд харахад ингээд үнэхээр дээд түвшин өндөр түвшний дүгнэлт тэнд гарсан байсан тий. Тэгэхээр одоо гадуур нөгөө хүүхдээ амжилуулна, тодорхойлуулна гэл одоо эцэгхүүд агиух явдаг тий. Тэгэхэд энэ сургууль дээр нь тэр процесс ингээд нарийн явцсан байгаа. Энэ нь одоо эцэг их мэдж байгаа мó гэ би ямар сандаа хэлчихсэн тий. Маш их ажил хийгдэж байгаа. Маш өндөр түвшний одоо яг хүүхд төртэй ажилласан энэ жилийн хувьд тий. Таны нөгөө тэр олон сургуулиудад танилцуулсны одоо ач гавьяагаар 12 дугаар ангийн 2 хүүхэд маань одоо Финляндийн ихтэй сургуулийн элсээд бүр айл хэдийн бүх юм тодорхой болоод ингээд сайхан санаа амар одоо явж байна тий. Амьдралынхаа дараагийн одоо шинэ алхмыг нээх гэж хүлээж байгаа тий. Бүр одоо Финланд хэлээ судлаад эхэлсэн 2 хүүхэд байж шүү дээ. Тэр маш их гоё боломж. Ерөнхийдөө бас Финланд Скандинавын хойгийн орнууд руу сурна гэдэг бол өөрөө бас мөрөөдлийн мөрөөдөл байлаа шүү дээ бидний хувьд тийм. Тэгээ энэчлээс эхлээд ерөнхийдөө тийм дэлхийн одоо улс төр эдийн засгийн нөхцөлөдлүүдээс хамааралтайгаар угаасаа энэ өөрчлөгдөж идэг. Тэгээ энэний одоо нэг давуу тал нь яг тэр Финляндийн сургуулиуд бас манад үе талгаа нээж орж ирсэн. Маш их гоё боломжууд бас биднэрт нээж өгсөн тийм. Тэгээ энэ чиглэлээр бас манайх хамтын ажиллагаа цаашдаа бол тууштай явуулъя гэдэг ингээд бас зорж ажиллаж байгаа тийм. Тэгээ түрүүнийхээ яран дээр бас ингээд үндэслээд явхад сэтгэл зүйч маань өөрөө ямар тестүүдийг гаргаж өгдөг вэ гэхлээр зэрэг хов хүний нөгөө темпераментийн буюу нөгөө зан төлөв тодорхойлох тест явдаг. Өөрөөр хэлбэл энэ хүүхэд ерөнхийдөө дотгошоо нэг тийм нийгэм чиглэлсэн тийм нээлттэй ийм одоо хүүхэд биш учраас ер нь суугаад өөрөө өөртөө ажиллаад ингээд байх ямар ажлын байр зүгээр гэдэг ч юм тийм санал болгоно. Гэхдээ нэлээд өргөн хүрээнд санал болгож өгдөг. Тэр нь болохоор нэг 20 мэрэгжил дотор өгчдөг. Тэгээ тэрэн дотроос хүүхэд өөрийнхөө мэрэгжлийг ингээд сонгоод би яг энэ л юм шиг байна гэдэг. За тэрийг баталгаажуулахын тулд яад вөхөр хоёр дахь нөгөө сэтгэл зүйн одоо явж байгаа тест нь болохоор мэрэгжил сонголтын тестүүд байдаг. Тэр нь бүр маш олон ингээд өшөө нарийнсан гэсэн. Тэгэхээр зан төлөө тодорхойлчих нь байна. Дараа нь болохоор зэрэг мэрэгжил сонголт чи ерөнхийдөө иймэрхүү байвал зүгээр юм байна гэд ингээд гаргаад өгчдөг. За тэрэн дээр нь үндэслээд counselor агш нь өөрөө саяныхаа явуулсан сешнүүд байгаа даа шүү дээ тийм. Эхлээд хоёулаа биенийгээ таньж мэдээ, хүлээн зөвшөөрөлцөө тийм. Окей гэд чи яг нээлттэй мэдээлэл үнэн зөвөөр хуваалцах юм бол хоёулаа яг чиний сургууль сонголтын дээр ярилцъя. За сургууль сонгоход хамгийн нэгдүгürt эхлээд мэрэгчлэл сонгох хэрэгтэй. Тэгвэл хүүхдүүд бас заримдаа ингээд нөгөө улсаа сонгочоод аль сургууль яах вэ гэдэг юм уу те. Өөр борж ирдэг. Таны ажил ингээл хөндлөнгөөс харж ажиллаж байхад энэ хичээлийн жилийн туршид бол маш нарийн шинжлэх ухааны үндэслэлтэй өндөр судалгаан дээр үндэслээд энэ хүүхдүүдтэйгээ ингээд ажиллаж байгаа гэдэг нь бол илт харагдчихсэн. Тэгэхээр counseling процесс бол хүүхдүүдэд маш чухал те. Одоо бидний үед ийм одоо counseling процесс байсан бол бид нараас өшөөч нарийн илүү явж явах боломжтой. За дээр нь за зөвхөн мэрэгчлээс гадна тэр хүүхд дахиад л нөгөө хувь хүний хөгжилтэй одоо нөгөө өсвөр насны янз бүрийн одоо өөрчлөлт орж байгаа шүү хүүхдүүдэд маань тий 7 дугаар ангийн синдром 8 дугаар ангийн синдром гэдэг шиг ингээл ерөнхийдөө ахлах ангид гэхэд л төгсөж байгаа яах вэ мэрэгчлээ яах вэ гэж
хүүхдүүд маань нөгөө өөрийгөө арай олоогүй байдаг учраас янз янзын шанал зөвөр явдаг те. Энэ дээр хүртэл ингээл хүүхдүүдээ тэгээ гоё ажиллаад явж исэн. Тэгэхээр сургуулийнхаа өмнөөс хүүхдүүдийнхээ өмнөөс их баяртай байгаа энэ жил. Баярлалаа. За одоо тэгэл дараагийн шатны ажлууд хүлээгдэж байгаа Тий. За яг эх жилээс тэгэхээр бид бас дараагийн одоо хөтөлбөрөөр танилцуулчихлаа. Төлөвлөгөөндөө гэхэд энэ жил одоо хөтөлбөр хэрэгжээд явхад өшөө тасаа сайжруулах нь юу байсан бэ гэдгийг асуулж хараад нэмэлт апдейтүүдээ хийгээд явна. Жишээ нь одоо ингээд сурагчийн төлөөлөгч дэвтэр маш хөөрхөн явсан. Гэхдээ энэ дэвтэр бол SCASA хөтөлбөр хэрэгжихээс өмнө ингээд бүтээгдсэн дэвтэр тэгвэл SCASA хөтөлбөр хэрэгжүүлсний дараах SCASA хөтөлбөртэй сургуулийн хувьд энэ дотор дахиад жоохон апдейт орж явах жишээтэй Тэгээ хүүхдүүдийн канцелын процессыг хүртэлшин шингээгээд сэтгэл зүйн үйл ажиллагааг гэсэн шингээгээд ингээ явхад тэгвэл менежментийн төвшөнд нөгөө интеграцчлал дахиад явагдах шаардлага байгаа байна тийм. Тийм, дээр нь сургуулийн ажил гэдэг бол байнгын сайжирч апдейт хийгдэж цаг үеэ дагаж өөрчлөгддөг. Тийм шүү дээ. Угаасаа нөгөө хөгжлийн юм шат байгаа шүү дээ. Plan, do, check and review. Дахиад план гэдэг энэ процесс өөрөө зөвхөн ингээл хэрэгжээдэг те. Тэгэхээр нөгөө болчлоо. Хэрэгжүүлчлээ гэж юусоо сэтгэл ханж болохгүй дараагийн төлөвлөгөөрөө орол өшөөл бид нар завгүй болол амьдрын гэсэн үг болчих. Тийм. Тэгээ саяны яг нөгөө коллеж counseling-ийн процесс дээр дараагийн нэг ярих хэвээр юм мэргэжил сонголтоос гадна одоо бол яг дэлхийн одоо алган дээр тавьсан юм шиг болчихлоо шүү дээ. Маш их нээлттэй болчихлоо. Тэгээ энэ дотроос үнэхээр хүсэж байгаа болвол үнэхээр зоригтой байсан болвол үнэхээр төлөвлөгөөтэй явсан болвол хүүхэд хаана хүрч болох юм. Тэгэхээр нэг алдагдаад байгаа алхам нь юу байсан гэхээр хүүхдүүдийн төлөвлөлттэй айгүй муу агаад байсантай холбоотой. Энэ дэвтэр маань айгүй сайн зөв чиглүүлж өгч байгаа тийм. Тэгээ ер нь бол ангийнх нь онцлогтон тохируулаад 9 дугаар ангийн хүүхд жишээлх юм бол гадагшаа сурах гэж байгаа бол дотооддоо сурах гэж байгаа бол ямар зүйлийг 9 дугаар ангидаа хийцэн байх хэрэгтэй юм. 10 та ямар гэдэг. Өн чинь угаасаа бүр өөрөө нөө коллеж бордын гаргасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн том стандарт байгаа шүү дээ. Тэр дэм чеклистүүдийг бас хүүхдүүдэд ажилуулад одоо эхэлж байгаа. Тэр бол миний бас нэг барьж явдаг ажлын хөнгөвчлөлтөг айгу том зүйл байхгүй. Тэгээ коллеж counseling-ийн дараагийн нэг алхам нь болохоор зэрэг нөгөө хүүхдүүдийг 21-р зуунд эзэмшсэн байх ёстой чадамжууд гэдэг нь үндсэн ерөөсө цөөхөн идэх юм байгаа байхгүй. За тэр дотор хамгийн нэгдүгээрт нь нөгөө critical thinking, problem solving skill-ийг хөгжүүлсэн байх ёстой гэдэг юм тий. Тэр нөгөө нэг шүүмжил сэтгэлгээ гэхээр зэрэг юмыг шүүмжлээд байх, сөрөг байх гэсэн үг огт биш юм. Олон талаас нь тий. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь creativity гэж ааш тий. Бүтээлч байх, юмд сониуч байх гэдэг шаардлага байгаа шүү дээ тий. Нөгөөх нь болохоор communication skill бүр номер 1 тавигдчихна. Ялангуяа одоо нөгөө social хэрэгцээ ихтэй болцсон учраас хүүхдүүд ингээд хоорондоо амьд харилцаа ерөөсөө байхгүй болчиход байна. Эцэг ихтэйгээ битгийл хоорондоо тий. Тэгээ сургууль дээр хамгийн ойрхон хүүхдтэй харьцаж байгаа нь сургууль багш нар болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр бид өөрсдөө ингээд нөгөө role model, үлгэр жишээ байх бас нэг үндсэн юм стандартыг өндөрсгөөд өгч байгаа тий. Сургуулийн орчин. Энэ жилийн тухайд яг саяны хэлсэн дээр тэр харилцаан дээр тий манай сэтгэл зүйч бас аюул олон ажлуудыг хийгээд хүүхдүүд маань ямар ч хэлсэн дээр хайрлах, хүндлэх, талархах соёлд бол аюул сайн суралцсан тий. Аянгууд тий. Хүндлэхтэр гэхэд л одоо зөв мэдлээд, чин сэтгэлээсээ тий зөв мэдлэх, бие бинийгээ хүндэлж харьцах тий. Урам өгөх, урам дэм өгөх гэдэг урмын аян, тий талархлын аян хайрын саваад үүргэн гэж би гоё өгдөө байсан. Тэгээд эндээс бол маш их эерэг өөрчлөлтүүд гарсан. Энэ маань зөвхөн нэг тусдаа нэг сэтгэл зүйчийн ажил биш те. Энэ хичээл нэг бүр тусгагдж идэв. Ингээд сургуулаараа ингээд хайрын саваад үүргэх ажилд ганцхан шанаж болсон те. Энэ бас их гоё байсан. Иргэжил өшөөл одоо сэтгэл зүйчийн ажлыг дэмжиж тэр сэтгэлийн үгээ илэрхийлдэг загтлаад авах гоё. Аюу гоё байсан тий. Тэр гоё. Яг боддоор ингээд цаасан дээр гараараа загтал бичих тэр үед ингээд тухайн хүнийхээ тухай бодоод тий. Тэр нөө зөвхөн хүүхдүүдэд тулгад одоо нөгөө чиглэсэн ажил биш энэ сургуулаараа энэ нэг гэр бүл гэсэн үг тий. Хамт олноороо сургуулаараа энэ тэр загтал бичих үйл ажиллагаанд оролцоо явж байгаа нь бас их гоё. Тийм шүү дээ. Тэр 4-р ангийн пүрүүний багштай анги бүр Монгол шуудангаар тий. Тийм тэр чинь ингээл хөөрхөн нөгөө монгол хэлний хичээлийн агуулгатж байж гэн. Тэгээд нөгөө сэтгэл зүйчин маань явуулж байгаа аянтаа айгүй хөөрхөн ингээд интеграц бас явж байгаа байхгүй юу. Тэгээ монгол шуудангаар бүр албан ёсоор ингээд
шууд ээж авд нь бүр аюу гой сэтгэлтэй тий. Тэр хэмтчлэн ийм гоё ариун их ургацтай жил байлаа тий. Хоёулаа парт нэг ер нь ингээд яг уу тий. Тэгээ. Тэр үндсэн чадварч дээр саяны тэр 3 дээр нэмэх нь харилцаа, нэмэх нь collaboration гэдэг байна. Хамтын ажиллагаа ингээ баг болж ажиллаж сурах. Энэ нөгөө талаасаа нөгөө EQ-гийн хичээл манад одоо маш супер хичээл орж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хичээлтэй холбоотой бусдын оронд өөрийгөө тавьж үзэх тэр empathy skill-ийг одоо хөгжүүлэх тий. Гэр жишээ нь ингээд нөгөө ер нь бол их үнэхэрийн бүр цогц хичээл сургалттай холбоотой үйл ажиллагаанууд яваад дууссан. Тэгээ тэрийг нөгөө багш нарынхаа тайлангаас хараад багш нар өөрсдөө тий. Яг бид нар бол ингээд энэ дээр л анхаарах хэрэгтэй байна гэдэг юм а төлөвлөд ороод ирсэн байгаа нь илүү их сэтгэл хөдлөн байна. Тэр нь айгүй том зорилго тавьж хичээлийн жилийг эхлүүлээд тий хөтөлбөрөөр хэрэгжүүлээд бүгд үнэхээр завгүй бүгд л ерөөсөн маш их шинийг сурсан хичээлийн жил болж өнгөрлөө тий. Тэгээ ингээд нөгөө удирдлага менежментийн багийн зүгээс ингээд хэрэгжүүлээд байгаа ажлууд маань хүндээ хүрч үгүй юу гэдгээ бас дүгнээд сая ингээд багш нарын маань тайлан дээрээс ингээд харж байхад бол үнэхээр хүрч чадчихээ. Багш нар маань маш их хөгжижээ. Тэгээ тэрэндээ нөгөө нэг хүн гэдэг амьтан чи өөрөө хөгжөөд байхаар улам тэрэндээ гоё сэтгэл ханамж авдаг тий. Тэгээ манай багш нарыг сэтгэл ханамж өндөртэй. Дараа жилийнхээ номыг судална гэдээ яваа үсттэй. Номод аваад уу? Айл хэдийн судлаа хэлсэн. 100 амрахгүй номоо судлана, хөтөлбөрөө судлана гэж явж байгаа жишээтэй. Эндээс ер нь дүгнэхэд маш их л өсөлт хөгжил. Хов энэ дээр ч гэсэн тий. Багш нар дээр ч гэсэн дор хөгжсөн, амаа сараа хамт олноороо хөгжсөн жил байлаа. Тий. За ингээд манай подкастын эхний хэсэг энэ хүрээд өндөрлөж байна. Одоо бид подкастынхаа дараагийн хэсгээр Австралийн 3 мужаар аялаад Ол цомог дүүрэн ирсэн удирдлагын багтайгаа бас дахиад мэдээлэл солилцсон.